эмч маань бол аж ахуйг их байдаг. Зөвхөн нүцгэн хийгээд амбулаторын эмч маягаар суух нь бол тэр ахмадын хамгийн том ажил нийгмийн зүтгэлтэй. За энэ ахмадын комьюнитийн эмч нар маань дүүргийнх ахмадын хороод маш их ажиллах хэрэгтэй. Төлөвлөгөөд босож оруулж явах хэрэгтэй. За 3-р бол тэр улаан загалмаг нэг. За тэгээ халамжийн дараах тавтах шаргал дараа нь 100 дараа байж байгаа. Ер нь бол ахмадын байгууллага анх тэр 99 оноос ахвал бид олон улсын ахмадын жишээлтэйсэн. За энэс дүүжтэй ахмадын ажил маань явагдаж эхэлсэн. За тэгээд ахмадуудын за тэр энэ хөтөлбөр зааснаа ахмад насны эрүүл мэнд нийгмийн хамгааллын үйл ажиллагааны талаар бүх гэсэн юм сонирн байдаг. За өөр би энэс бусаад нэг их олон тэр хэвлэл мэдээлэл ахмадуудад орчиж байгааг анзаарсан. Илүү их үр дүн төрнө гэж би бодож байна. Ахмад насны яаж эрүүл мэндийг хамгаалах ёстой, яаж урьдчилан сэргийлэх, эмчилгээний тулд шаардлага хийх тулд боловсролд очиж шийдэх шаардлага байхгүй. Бод зүгтээ биш байна. Сошиал стандарт үүрэгтэй маягтай амьдралын дорой тийм хэцүү хүнтэй ийм эмзэг бүлгүүдийг маань энэ хамруулах их юм. Ахмад засваргаанд юм болохгүй тийм ээ. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээд бас яг нэг ажлаараа гэж хэлдэг. За ингээд та бүхэн амжилттай. За бид хамгийн түрүүнд настандаа бол үзүүлэхээр ирэхт нь орчин нь гадаад орчиноос өксүүлээд настандаа ээлтэй орчинг бол бүрдүүлж ажилласан. Мөн дотоод орчин үзлэг үйлчлэгээ хийхэд настандаа тааламжтай нөхцлөөр хангах зорилгоор бидээс өрөө тасгаагаа тогтчулж янзалсан юм аа. Ингээд үндэсний геронтологийн үндэсний төвөөс бидээсийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхээр 2016 онд ирж газар дээр нь танилцж ингээд явсан байгаа. За тэгээд ингээд өнөөдөр бидэд ахмад настай өрхийн эрүүл мэндийн төв болох юм өргөмжлөө гард авсандаа баяртай байна. Бүх аймаг орон нутгийн эрүүл мэндийн газрын дарга нар мөн аймаг орон нутагт байгаа ахмад насны хариуцсан эмчнэр мөн нийслэл дүүрэг аймагуудаас ахмадын байгууллагын төлөөлөл оролцсон өргөн хэмжээний семинар зөвлөгөө хийж байна. За энэ бол ямар зөвлөгөө хийж байгаа бэ гэхээр бид өнөөдөр эрүүл насны эрүүл мэндийн хөтөлбөр гэдэг улсын их хурлаар 2014 онд батлагдсан үндэсний том хөтөлбөр гэж байгаа. Энэ хөтөлбөр бол 2014 оны улсын их хурлаар батлаад 20 он хүртэл хэрэгжих үндэсний хөтөлбөр байж байгаа. За энэ хөтөлбөр юу заагдсан бэ гэхээр дөрвөн зорилтын хүрээнд энэ эрүүл насжилт эрүүл мэндийн хөтөлбөрийг цааш нь авч явах ийм том хөтөлбөр байж байгаа. За энэ хөтөлбөр зааснаар бол 2014-өөс 18 он хүртэл 1-р үе шат. 2018-аас 2020 он хүртэл 2 дахь шатны ийм 2 үе шатаар явж байгаа хөтөлбөр байж байгаа. Тэгэхээр энэ цаг хугацаанд бол 1-р үе шатны дуслаа. 1-р үе шатаа бид нар үнэлж дүгнж цаашдаа 2-р үе шатн дээр юун дээр анхаарч явах вэ гэдгээ хэлцэж байгаа. Семинараас гарах үр дүн бид нар өнөөдөр энэ семинарыг ахмад насны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ялангуяа геронтологийн төв тэнд үйл ажил явуулж байгаа ахмадын холбоо. За энэ нийслэл эрүүл мэндийн газрын удирдлагууд мөн ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд энэ дээр нягт хамтын ажиллагаатай ажиллах чухал юм байна гэдгийг бид нар энэ салбар дундын оролцоог нэлээд сайн уялдуулж ажиллах зүйтэй байна гэдэг ийм дүгнэлт гарч байгаа. Бид энэ үндэсний хөтөлбөрийг эхний шатны хөтөлбөр бол ерөнхийдөө сайн хэрэглэе гэдэг дүгнэж байгаа. Цаашдаа бид энэ дээр анхаарах олон зүйлүүд байна. Үүнийг 2-р шатанда засаг залруулад явна гэсэн ийм бодолтой байна.